Сонгойрхон дүүргийн 35 дугаар хорны иргэн байна. Одоо энэ сайхан засмалчийн тавигдсан зам дээр өглөө оройдоо хүүхдэд салхилуулж явхад төвөгчөө юуг бас хүндрэлгүй болсон байгаа. Замын манд бүтээн байгуулалтын ажил одоо 90% гүйцэтгэлтэй явж байна. Гэрэлгээ муутай зам их махаргуу муутай шинээрээ явахад хэвгүй байдаг байсан. Бичгээр янз бүрийн юм цуглуулах гээд явхад халтарч гулгаад айгүй хэцүү байдаг байсан. Зас орцсон. Тэгээд эсвэл замаасаа бүр тойр руу явж тэгдэг байсан. Одоо ингээд зам чөлөөлөд сайхан зам тавиад үнэхээр их сайхан тавтай тухтай шинээрээ явахад айх ичих юм байхгүй их сайхан болсон. Одоо харин энэ зам тавигдсанаар биднэрт ерөөсөө сайхан асуудалгүй боллоо. Энэ зам бол ёстой яг зөв цагтаа тавигдсан гэж бодож байна. Нийт энэ ажилд оролцсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ийм сайхан тавтай тухтай орчин бүрдүүлж маш үлгэр жишээ сайхан зам болж байна гэж бодож байна миний бодлоор. За манай хорон шинээр ашигланд орж байгаа 1.3 км-ийн урттай иж бүрэн автозам нэгтэд бэлэн болсон байна. За энэ зам маань бол 80 4-ийн нэгж талбарыг дайраа өнгөрсөн нэлээд төвөгшил ихтэй уулын өксөөр хийгдсэн ийм зам. За энэ замыг хийгдэхэд дүүргийн засаг дарга бөгөөд одоогийн их хурлын гишүүн Алтан Шагаа гишүүн, за одоо Сонгойрхон дүүргийн засаг дарга Бат Төр, дүүргийн менежер Баяр Сайхан, нийслэлийн газар зохион байгуулалтын 1-р хэлтсийн удирдлагууд, мэрэгчлэнүүд, за мөн замын маань гүйцэтгэж өгсөн экспресс замын хамт олон гээд нэлээд олон хүний хүч хөдөлмөрөөр босч байгаа ийм зам. За энэ бол иргэдийн маань олон жилийн өсөн хүлээсэн замын маань нэг байгаа.